Сио Батболор маань гомо их юм хэлээ энэ байна. Аян замд маань. Яг л сиодын зориулаад нэг юм татъя та. Тийм шүү. 35 градустай Канадын Blackberry cheese. Бөмбөр сумын нутагт. Байдраг гол өнгөрөөд жоох яваад. Цагаан гол гэдэг юм. Нэрийнх нь гой гол. Өнөөдрийн тонноо идлийн их өдөр. За майхнаа өрчлээ 2 майхнаа. Багийн оройны хоол хийж байна. За насаа дрон оператор хийж байна. За энэ өмгтөөс майхнаа өрсөн. За өнөөдөр ч янзын гоё газар буудалч. Энэ гоё жоохон хол. Одоо ч ярих хэрэгтэй. Баянгор цагаан гол. Цагаан гол юм. Нэрийнхэн гол байдаг юм байна. За ховдрууд өгч өгнө үү? Хар уснуур харагдаж байна. Тэгээд за ховд аймаг руу орж ирж байна. Аяллаа 2 дахь өдөр ингээд машинаар явж байна. Маргаашнаас мотоцикл. За ингээд ховд аймаг сэлийгээд гараад ирлээ. Айх сумын юу вэ? Сумын харин юу? Ховд сумын юу? За өнөөдрийн явдал суудал сайхан уу? Оо сайхан. Буянтай хүний ямар буянт гол дээр явж байна да. Буянтай хүн хий. Мэдгүй. Нэг оошгор гэсэн хүний хүүхэд юм шиг.
нэр ийм юм. Өө зэ. Йоо. За бодомжоо авч ирсэн байна. Сэмжи тат. Голдороо нэгтэй сайхан байт юм байна. Яа насаа тэнд дороомс яал. Энэ ус хөрмөс баах нь хөтэ хад байт юм байна. Бой. Хөтцтэй. За манай ааги. За сэтгэлээ орно. Гомэн. Сайхан ээж явна. Цагаагаар сайхан байна. Гоё өдөр байна. Баги. За Ховд аймгийн Булган сумын нутагт Булганголын өндөд буудалчихсан байна уу. Баги хоолой хийгээл юм aanцлаа. Наадлих нь. Зааги өнөөдөр өглөө буйнт голоос хөдлөө тэгээд өнөөдөр хаагур яаж явчих вэ? За буйнт голоос гараад хамгийн түрүүнд Манхан сумын нутаг гэдэг 3 сэнхэр агуулга очлоо. За 3 сэнхэр агуулч Монгол бас 9 гайхамшиг нэг гэж тооцогдсон юм байна. Бас тэгээ ЮНЕСКО долбоосын бүртгээртэй тийм агуу байдаг. Өөрөөр хэлбэл эртний хүмүүсийн одоо амьдарч ирсэн агуу. За тэгээд тэндээсээ гараад урагшаага утганы авслаар дамжаад Бодонжийн авслаар орлоо. Бодонжийн авцалд Сэнжи тазаа үзлээ. Сайхан хавцлаараа 90 км дахиад гараад ирлээ. За тэгээд наашаага Алтаа сум, Уянч сум, тэгээд хамгийн уртлын Алтаа нуурны хамгийн уртлын Ховд аймгийн уртлын сум Булган сумд ирээд тэгээд Булган сумаас наашаа гараад Булган голын хүндэд ингээл ирчээр яж энэ. Өнөөдөр ингээд нийтдээ нэг 500 км явлаа. Сайхан дэвлээ. За ингээд бидний эхний өдөр. Ерөнхийдөө бол 3 дахь өдрийн аялал, мотоциклээр бол эхний өдрийн аялал байгаамаа. Ингээд агуу бүр яах вэ? Таван богд дээр гараад нөгөө голдоо зай гаргаж байгаа. Тэн дээр эвлүүлээд. Конжовд зургийг эвлүүлээд. Өглөөний мэнд ачаа бараага паклаад тэгээд гарч ийна. За өнөөдөр бол 100% оффроуд байгаа. За Баян-Улгийн Булганаас тас дэлгүүн сум руу тийш явж. Энэ нутагтай явсан гэж нэг төгт.
Юу гэдэг сум орж ирж байна. Юу баяуулгын булгуунаас баяуулгын илүү сум гэж байна. Удаагчин наваа. Ингээд явж ирсэн. Мөцөг. Удаагчин наваа. Үдгүү мөцөг. Энэ ер нь алсаар амар өндөр даваа. Өндөр. Энийг нь өөрийнхөө боов шиг нь сороод яваад хичээнээс. Одоо уул эмээ уух цаг нь болчихсон гэдэг. Эмээ уухгүй. Андаа юм хавцлаг. Гэл явлаа л дээ. Тэр дээр цасан шүү дээ. Цастай. За мотоциклтэй 2 дахь өдөр аялал дуусаад толб нуурын ирэг дээр ирсэн байна. Өнөөдөр гадаа сэрүүх мотог болгоод кемп шийдсэн. За өнөөдөр бас явж чад гол төвсөнд орсон хамаг бүтүүд готлуудаа норгоо хийсэн гэж сэврэх гээд гадаа тавьчихсан байна. Сайн уу? За ийм казакерт уусан байна да. Манай тогооч ажиллаа хийж байна. Салам алейкум. Сайн уу гээ. За өнөөдөр хаяллыг. За өнөөдөр бид нар Ховд аймгийн Булган сумаас гараад за Булган сумын хавцлаар 100 км явсан. За тэр замыг бараг 4 цаг туулсан. Үнэхээр артаатай зам байлаа. Зарим газар ерөөсөө зам хэлцүү. Өндөр хатан дээгүүр орилуулаад гараад дахин яваад байлаа. За тэгээд тэндээс Баяуулгын Булган сумаас Баяуулгын аймгийн Дэлгэн сум руу дахиж ирлээ. За энэ бас нэг 127 км. Бас гой хавцлуудаар явсан. Мундаг хавцлуудаар яваад ирлээ. За тэгээд тэндээс явсараад Толб сумаас гараад Дасмартайгаа нийлээд нийтдээ өнөөдөр 350 орчим км яваад Толб нуурын ирэг дээр ирсэн байна. За үндсэндээ баг өнөөдөр нийтдээ баг 12 км 12 цаг гарна тавьлаа. 2 удаа дугаа гарсан. За нэг хойд дугаа, нэг урд дугаа гарсан. Бусдаар бол сайхан явж ирлээ. Голд ороостой. За айхтар гүнзгий устуулсан. Бүгдээрийнх нь бүүт норцсон байгаа. Одоо бүүт хатах ажилтаа гадаа тавьчихсан. За ер нь маргааш хатахгүй л дээ. Тэгэхээр маргааш бүгдээр ноот бүүттэй л явах байх. Маргааш энэ дулаах өдөр байгаас бид чинь маргааш Алтай томогд орно. Тэгээд Алтай томогд очиж цаашаа хотоо оргон руу орно. Баг төрөний хөрхрөө үзэх ёстой. За ийм их үү. Сайхан явж гинөө. Адлевтэй, бороотой, устай, хуртай. Сайхан явж. За баярлалаа.
цуцаан оргцсон хүмүүс нэг иймэрхүү байдалтай л. Анхсууд гадуур нь гэлг руу баян хүмүүс ингэ газаа. Гадуур нь дахиад оорон сонсч. Энэ явахгүй гэж. Наадах шатаалаа шүү дээ. Энэ хүмүүс бүүтээ. Өчигдөрөөс 12 цаг ингэж барьчихсан. Хатдаггүй. Начистой. Гадавна. Одоо байгаа 2 дутуу газ л байгаа юм шүү дээ. За Алтай 5 мөгт төр гараад ирсэн. За аяллаа ингээ алс эцэг сэтгэлдээ хэлцгээгээрэй. Гоё байгаа шүү дээ. Тэгэхээр цааш гадар хийсэн. Айгуу гоё нартай байна. Харин янзтай. Багийн тэнд видео кол хийгээд байгаа мó. Уулч.
байгаа юм чи. Зогсохгүй байсан чинь хүндээ чи. Оо. Хөөе. Ой. За өнөөдрийн аялал дуслаа. 3 дахь өдрийн аялал. Өнөөдөр Толб нуураас гараад Баян үлгий улаан усгээд Алтай Тавбөгт ороод Алтай Тавбөгтөөс даваад зүүр өшөөд аваад Цагаан гол руу бууж ирээд таамараад байчина. Янз юм байна да. Нангач. За баги ачаага буулгаал. Баги мотоцикл сайн уу? За. Савар. Аялал тэгээ хэр болов? Янз. Зүг. Хүнд. Янз явлаа, ядарлаа. Өнөөдөр чанга байлаа. За одоо энэ шиг цагаан гол. Комэн сайхан юм аа. Ширүүн чичигтэй юм байна. Баги юу ийцүү? Тамхилж байгаа юм уу? Хажуугаар нь халуунаар өндгөө дараал. Юу өндөглөө? Аа. Юу өндөглөө? Үшээ хүн чинь өдөрт 2 өндгөлтэй шүү. Харъя. За хагарчих. Асаа том өндөгөө шүү дээ. Том. Ихнийх нь ингэ том гардаг. За өдөн цагаа уучна. Шопрот талах. Нуурын нэр юу болж таардлаа? Мэд чадлаа хэдүүлээ. Их хаг нуур. Их хаг нуур. Dandruff, big dandruff leak. Энэ уулын дуун уудын орой дээр шихгүй байдаг. Айгу өндөрт бид нар. Ямаач гахгүй. Одоо дахиад хэдүүд дэше гараад уулд авах юм шүү дээ айгу. Ер нь тэгэхэд
Морин аялал эхэлсэн. Баг түргний өрхөрөө рүү явж байна. Чөө. За байгаль юм сайхан байна да. За баг түргний өрхөө. За энэ хэцүү хаттай үзэж байна. Тоошоо юу? Эндээс биш. Хаги. Хүлэг өвдөж. Хэдэн метр үзэж байгаа. Хэмжээ авч байгаа шүү. Юундаа ч чад. Хэмжээ авч байгаа. За ирсэн. Моцикэлтэй 4 өдөр. Хотын хоргон нууран дээр ирсэн байна. За энэ ард харагдж байгаа нь бол хот хоргон нуур бол биш ээ. За өнөөдөр Алтай том бүгд сүүн сонголоос хөдлөөд энд ирчээд амраад байж байна. За ер нь нэлээд чанга аялал байлаа. Яа манай хэд цайлаа амраад тавьчих. Чиглэлд тавьчих. Миний хараач. За юу вэ? Ай. За аялал юм хаа өрөөд яав. За өнөөдөр чинь бид нар Алтай томогдын суунголоос гараад. За тэгээд өдөржингөө явсаар байгаа л хотын орон нууранд ирлээ те. Байна. Анх удаа ирж байна. Гайхалтай гоё нуур. Явж. Гоё байгальтай юм. Зомын талаар ярьж. Зам бол ихэнх чанга. Түүнээр зам залгаа явсан чи. Их чанга замаар очижээ. Амар чулуутай амар огцсон. Тэгээд зөрөгтэй дайсаар гал гараад ирлээ. Үнэхээр өстө чихэн шандас шалгаж байна. Гэр шалгаж. Ер нь бүх юмыг шалгаж. Ямарсан зөриглөө гараад ирсэн. Маш олон гол гарлаа. Маш өргөн гол гарлаа. Ер нь бас айжлаа. Яг явсаар л хүрээд ирлээ. Тэгээд моторгон нуунд ирчээд баг дөрөвний хөрхрээр мороор явлаа. Бас гоё байна. Тэгэхээр моргоно явсан чинь байгаль нь гайхалтай моргоно гоё. За тэгээд үнэхээр өнөөдөр зорьсон аялал бүтсэн. Аялалгүй аялсан. Дууга гарсангүй. Гэхдээ маш уртай юу л аялал. Навигац их асуудалтай байлаа. Хидэд.
За 5 дахь өдрийн аялал дуусаад Манхан Ховд аймгийн Манхан сумын хажууд цэнхрийн голын ирэг дээр заа шиг ингээд 3 цэнхэр нийлдэг хэсэг нэг. Энэ дунд цэнхэр нь энэ бол та. Аагийн шуудсаар өлссөн байна, шууд идэж байна. Тэгээ бид нэр нэг юм жижиг үрхрээтэй. Шууд жишээ биш шууд энэ Багийн хоолоо хийсээр л хэрэгж. Хоолоо хийсээр. Насаад энэ юм янзлаа л юм шиг. Ерөнхийдөө ховд дээр ирээд хотын нураас гараад Цэнгэл сумгаар дамжсан хаа тий. Цэнгэл сумаар дамжаад улаан ус баян үлгээс тэгээ засмалаар ховд руу моциклтойгоо тавьж ирээд ховд дээр моцикл ачаад Цэргүүлд маань усж байгаа асуудал гарсан байсан. Засварын газар засуулсан. За тэгээд моциклд ачаад гараад ингээд Манхан сумын нутагт ирчихсэн. Нөгөө буудлаад байж байна. Одоо нутгийн цагаар 9 цаг болж байна. Улаанбаатар хөр 10 цаг. Сайхан гигээтэй байна. Өнөөдрийн аялал нэг юмрхүү аа. Сайхан тавьсан тий. Монгол тавьсан. Хиттэй тавьсан гэлээ. Зуртал яваад байгаа тий. Бас л хордон яваад байгаа юм шүү тий. Ийм сайхан байна та. Бушуу жомбе. Оо моциклтэй л явна. Оо жаа. Би яг чи V8 шүү дээ. V8. Түр заргай. Тэгээ зогсчих. Наач дөнгөж наатад аваад зүг. Хаажлаа дээ. Хаажлаа дээ. Тэгэхгүй хүч алдуулчихэр ингэ туучаад байгаа. За. Арчи зогсчих. Нэлээсэн болоочлаа.
За ингээд 6 дахь өдрийн аялал өмцөглөлтөө. Завхан голын иргэн дээр Монгол улсыг даваад хүрээд ирлээ. За Монгол улсын нураг шиг байгаа. Усанд орчлоо. Шумуул биш ээ.